Одоо тэгээ хөрөнгөний зах зээл сүүлийн саруудад ер нь өсөлттэй байна. Тэгэхээр энэ үед ер нь хөрөнгө оруулагчдад ямар томоохон хөрөнгө оруулалтын боломжууд харагдаж байгаа. Ерөнхий асуулт асуух. За яг хөрөнгөний зах зээл дээр байгаа топ офицер компаниудын үнэлгээ бол нэлээд доогуур байна тийм. Тэгэхээр нэг худалдаа авахад таатай үе бол байгаад байгаа. Манай хөрөнгөний зах зээл бол яг олон улсын хөрөнгөний зах зээлтэй нэг тийм холбоотой явдаггүй. Тэгэхээр дотоодын нөхцөл байдал дээр олон улсад бол тэтгэврийн сангийн урт хугацаатай мөнгнүүд дээрээс нь хөрөнгө оруулалтын сангууд буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтууд голцоо байдаг учраас харьцангуй одоо зах зээл нь тогтвортой идэвхтэй байдаг. Монголд болохоор яг хуу 4-р сарын үеийн ногдол ашигын одоо офицер компаниуд тараад байна шүү дээ. Тэр нөлөөг нэлээд ашиглая гэсэн юм hot money буюу одоо богино хугацаанд бас бондын өгөөжөөс авсан офицерны хөрөнгө оруулалт байвал тийшээ хөрөнгө оруулах магадaltaа тийм одоо хүмүүс байдаг. Хөвчлээ оролцдог гэх юм уу. Бас нийтлэг хөрөнгөний зах зээл дээр одоо хувьцаа энтер аваад оролцоод авах боломж нь бол бага байна. Тэгэхээр цаатын хөрөнгөний зах зээл бол мэдээж тухайн одоо хувь хөрөнгө оруулагч одоо хөрөнгөний зах зээл дээр бүрхэлтэй байгаа компаниудын хувьцааг хараад өөрөөр дүн шинжилгээ хийж амжихгүй байж магадгүй. Тэгэхээр тийм болохоор энэ үед ер нь хөрөнгө оруулалтын сангууд руу хандахад ер нь бол ямар төвшингийн өгөөж ямар өрсөлдлийг хүлээж болохоор одоо хамгийн гол нь яг нөгөө бид нэг үе хотод одоо нэг хүүхдийн боловсрал дээр бол сайн багш хэрэгтэй, сайн эмнэлэг биш, сайн эмч дагаж өвчнөө эмчлүүлэх хэрэгтэй гэдэгтэй адилхан. Одоо мөнгө санхүүгөө удирдахад хүртэл одоо мэргэжлийн хүн зөвлөгөө авч иж одоо наазах нь орон сууц бэлнээр авах нь зөв юм уу, буруу юм уу, аль төрлийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг ийм асуултууд хариулах одоо мэргэжлийн хөрөнгө оруулагч нар хэрэгтэй байна л да. Энэ нь бол одоо хөрөнгө оруулалтын сангууд буюу одоо таны мөнгийг өмнөөс нь удирдах өгөх ийм зориулалттай одоо менежментийн компаниуд байдаг те. Тэдж тодорхой хэмжээний фи шимтгэл төлөөд тэр үйлчлэгийг авна гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бол одоо мандал хуримтлал гэдэг Монголын одоо хамгийн том хөрөнгө оруулалтын нээлттэй сан бол нэг 100 гаруй мянган хөрөнгө оруулагчтай. Хөрөнгөний зах зээл дээр бол яг хүн аппликейшнээр дамжаа 3 минутанд нэвтрэх боломжийг бол олгож байна. Тэгэхгүй хуучнаар яадаг байсан гэхээр үнцаасны компани дээр очиод данс нийлгээл тэгэл нөгөө хідэн үнцаасны компани тойрчгүйгээл ингээл айгуу төвхтөө дээрэс нь хүн нөөц нь бол хүрэлцгээд хэцүү байсан. Тэгэхээр сангууд бол ялангуяа одоо дижитал хэрэглээ өндөртөө Монгол улсад бол ийм байдлаар хүмүүст хөрөнгөний зах зээлд ажиллах боломжийг нээчвэл хүмүүс яг заавал одоо хувьцаа энтриг өөрөө бодоод авахгүй мандал хөрөмтөл дээр байгаа 10 сая төгрөгийн багцынх нь 70% нь бонд 5% нь хувьцаа, үлцэн хувь нь одоо хөрөх чадвартай хэрэгсэлгээд ингээд хөрөнгөө эрсдлийн тархаан байршуулах боломжтой болчихж байгаа. Адилхан л одоо хувьцаа энтер аваад явах боломжтой болчихж байгаа. Тэр мэдээж одоогийн байдлаар бол засал авах юм бол бодлогын нэлээд өндөр байгаатай холбоотой бондуудын өгөөжийн түвшин бол нэлээд өндөр байна шүү дээ. Тэгэхээр ер нь ирэх оноос инфляц буураад үүнтэй байгаа мэдээж бодлогын баг зэрэг буураад бондууд хүү ер нь бол багасах хүлээлттэй байж магадгүй. Тэгэхээр энэ үед ер нь бол хөрөнгө оруулалтын багцаа ямар хэлбэрээр бүрдүүлэл зүгээр гэдэг юм бол ер нь одоогийн байдлаараа таны саяжлан 70% бонд хэмжлэлийн оруулалт тогтмол хөрөнгө олгохтой хэрэгслээр орж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь энэ цаашд өөрчлөгдөх боломж байгаа лөө. Сангууд бол одоо дунджаар зүгээр жишээ аваа ботгоор хадгаламжийн хүү бол самбарын хүү 12%-тэй байна те. 1.2% татврын нөлөө хасах юм бол нэг 10.8% те. Гар дээр яг ирэх. Инфляц бол 9%-тэй байна. Тэгэхээр бодит хүү бол нэг 1-2 хувиар л байгаа байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сангууд бол одоогоор 14-өөс 16% өгөөчтэй. За хувийн сангууд бол 20 гаруй өгөөчтэй ажиллаж байгаа буюу банкны хадгаламжаас даруй 4-өөс 11-жээр өндөр ажиллаж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт бол энэ өсөлт хийх боломж, мөнгөө хурдтай өсөх боломж бол мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд дээр байна. За таны ярьсанчлан санхүүгийн зохицуулах хорооны сая бас санхүүгийн доктортой байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу ер нь банк ус дээр нэлээд хязгаарлалт тавигдаад бондууд ирэх жил нэлээд бага гарах төлөвтэй байгаа. Тэгээд нэгэнт бонд бага гарч байгаа учраас дагаад хүүн ч гэсэн ер нь буурах хандлагатай байна л да. Сүүлийн 2-3 жил дандаа 20%-тэй бондууд гарч ирсэн бол ирэх жил 17-18%-тэй бондууд л ер нь гарахаар буюу хүүгийн түвшин буурахаар энэ яг хуу зах зээлийн нөхцөл байдлаас илүү хамаарч байгаа. Бодлогын хязгаарлалтаас болж байгаа. Түүнээс яг бодлогын хүүнээс бол хараахан болоогүй. Тэгэхээр тийм учраас хөрөнгө оруулагчид маань одоо байгаа ерөнхийдөө 18-аас дээш хувийн хүүтэй гайгүй найдвартай бондууд эсвэл хөрөнгө оруулалтын сангууд руу илүү хөрөнгө оруулах юм бол эрх хичээл тэр нэг хөрөнгөний зах зээл дээр үүсгэж байгаа хүүний бууралтыг бол
одоо даваа гарчих юм хүүгийн эрсдлээс бол сэргийлэх юм боломжтой болов гэж харж байна л да. Тий. Энэ жил хөрөнгө оруулалт хийчихвэл эх жил арай өндөр өгөөж авах боломжтой гэж ойлгож байна. Харж үзэх юм бол мэдээж татмал орлогын хэрэгслийн бондод ер нь бол яг татмал орлоготой л 20% бол өгөөж аваа явж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд ер нь бол хугацааны хөрөнгө оруулалтыг харж үзэх юм бол ер нь дүүцэх үе хэмжээний одоо өгөөж өгөхтэй чадж байгаа бол ер нь бол яг ногдол ашиг одоо тухайн барьсан хугацаанд одоо өсөлт гэх мэт ер нь дунджаар авч үзэх юм бол ер нь хугацааны зах зээл, бондын зах зээлтэй хэр хувьцаан дээр бол яг ажиглах хэрэгтэй гол зүйл ногдол ашиг тогтмол тараадаг хувьцаанууд гэж Монголд байна л да одоо тий апуугаас өсвөлээд ингээд тэдгээр компаниуд одоо үнэн өсөхгүй байлээ гэсэн жилийн ногдол ашигыг ингээд жилийн өгөөж рүү хөрвүүлээ одоо 9-ээс 13% өгөөж хооронд тэр хувьцаанууд байна. Гэхдээ мэдээж хөрөнгө оруулагч хизээ орсноос хамаарна шүү дээ. Тэгэхээр жил болгон тогтмол 9-ээс 10% өгөөжийг ногдол ашиг суурьтай компаниуд өгч байна. Тэгэхээр хувьцааны зах зээл дээр одоо зөвлөгөө өгөхөд илүүтэй ногдол ашиг тараадаг, ногдол ашиг суурьтай салбарынхаа топ компаниудыг илүү авал зүгээр болоо гэж бодож байна.